нэг жилийн хугацаанд өөрийгөө айл болох чадхаараа хөгжүүлнэ гэсэн зорилго тавьж ирсэн. Тийм болохоор айл болох өөрийнхөө чадах чинээгээр л хичээнэ гэж бодож байна. Яагаад гоо сайхан чи ирчүүд чинь их гоо сайхныг сонирхоод байдгүй тал байдгүй л. Хүний нүүр ам ингээл үс ингээл янзлаас орчвол юм ээжийн үс мүсийг яаж гоё нүүр мөрийн гоё бодж хэмдэгж хүүхдэх байх л бодлоо. Тэгээс тэр манаас тэр их үед нөлөөлдөг юм байлээ. Манай ээж ч бас өөрөө жоохон иршүүд талтай юм болохоор нүүр мөрөө нэг боддгоо. Тэгээ тийм ээж гоё нүрийн будаад хүчил ямар гоё харагдах бол гээл. Тэгээ боддог тий. Шүнийн харуул солигдох агшинд ширүүн салхи ингэр сэмлэн эсгэрнэ. Түмэн од гялзан асах тэнгэрийн дор эрс цэрэг би инхэн сэтгэлдээ ижи таныхаа зөөлөн гарыг тэмчин зогсно. Ээжээ энэ урт өдрүүдэд эргэлзээ ядаргаа ганцаардл эсэн шуурх шиг сэтгэл нүдж өнгөрнө. Гэвч би ундах бүрдээ гигэн төрхийг тань зүүдэлтгэ. Зүүдэндээ би зуугныхаа дэргэд сууж зөөлөн гарыг тань элчин зовлон бүхнээ марччихсан байдгсан. Амьд бурхан таньдаа өнсүүлгэр өвдөг сөхрөнд өгөхөд ансган чигцэн царайтан улам бүдгэрч срээд команд тарих дүүрэн хангансаар сэтгэл гондоо өглөг хаяа хүн нутдаг да. Гэхдээ ээжээ энэ хүн далав намайг эр хүн болгож итгэлийгтэй дах нуруутай болгоч. Ижидээ зориулсан шилдэг байна тийм. Тийг санаж байна. Ээжээ тийм санаж байгаа. Ахта ээжээс юм удаа хавлаа. Тийм. Би багасаа ээжтэйгээ байнга ойрхон байдаг гэсэн болохоор. Тийм ингээм анх удаа ингэж холдоод эхнийдэн сар бол тасгад бас нэлээд хэцүү байсан. Тангараг өргөхөд одоо нэг карантины 45 хоног дууссан шүү дээ. Тэгэхэд ээж нь ирсэн үү? Тэгэхэд ээж ирж чадаагүй. Одоо ажиллаа болохоор. Ичдэг одоо хизээ алдсан. Сажлын тэрээр ч юм уу уулзаж чаддаг. Чөлөөгөр бол нэг яг уулзах чаддгүй л дээ. Манайх өдөөд би тийм хотод 24 цагийн чөлөөр уулзаж тийм уулзах бол амжихгүй. Тэгээ яг хуу чөлөөгөр гарахаараа сайхан уцаар ярьдаг та видео кол. Гэтэ ээж бас саяхан ажиллаа амжлаад нэг уулзлаар надад ирсэн. Тэгтээс тийм гоё. Тэр бол өстой байна. Гэтэл бас нэг 3-4 сар уулзаг байж байгаа. 15 минут уулзах хангалтгүй юм байна. Дөрөөл авчиж байна. Юу ярихаа мэдгүй ингээл тэгэл яж итл цагийн дусаал. Тэгэл баяртай гэл өмсгөлээс. Элийн миний хүү альбан сайн уу? Миний хүү дэгсэн байна да гэж хацар дээр нүнэрлэл хацрын нэлэх орлоо 15 минут болчихж байгаа. Би ч тийм нэг бие бодож амжаараа хичээлээ гэж өнгөрчдөг хугацаа л юм. Ээжтэй хэрэг захиа авчиж байна. Ээжтэй би ер нь бичдэг. Тэгтээс бас зав цаг жоохон муутай байдаг болохоор. Гэтэл ер нь завчлаар айл болох ээжтэй өөрийгөө сайн байгаа. Өөрийгөө эрс цэцэргийн албаа сайн хааж байгаа мэдүүлэх зөвлөгөөр тэгэл цагтлаа сайн бичдэг. Хитэлийн мэд үгүй. Би ихээс гурлаа. Дээр ихчдээ доороо нэг охин дүүт. Айлын газам залгах ганц хүн юм байна шүү дээ. Цэрэгт явах шийдвэрийг ер нь одоо явна гэж боддог байсан уу? Зүгээр зарлаа ирмэ цаа өөргөө очиж биелүүлж дээрээ бодож шийдвэр гаргасан. Би бол энэ тал дээр бол ер нь их сэн байдаг. Биш нөгөө уг нь оюутан байсан байхгүй юу? Даач манай гэрийнхэн энэ жил нэг цэргийн зарлал ирнэдийг таг мартаад биш нөгөө энэ жил 18 байсан байхгүй юу? Тийм бүр юу ч мэдээгүй ажил гинт цэргийн зарлал ирээд. Тэгээ бас яхаа хийх хэсэг шийдэж чадахгүй байж бол. Тэгэл за ер нь нэгд эр хүн болж төрснийх эр хүн гэдэг нэг амьдрахтаа эр хүний хийх ёстой бүх зүйлийг хийж үзэх ёстой гэж том шийдвэр гаргаад тэгээ би эр цэргийн албанд өөрийнхөө хүслээр ирсэн байдаг. Оюутан байсан чинь ямар сургууль сурчсан? Хөдөөж хог сургууль. Хүнс үйлдвэрийн инженер технологич мэргэжлэр 1 сар сураад тэгэл ирсэн байна. Албандаа бүрдсэн. Жилийн жил авсан уу? Тийм жилийн жил авсан. Одоо албаа хааж дуусаад сургуультаа өргөжлөлөө сурах уу? Тэгнэ сургуультаа сураад. Эх хорондоо тангараа ороод цэргийнхаа албыг хаажаад араас нь эрдэмтдийн далаад сүхэл тавих нь шүү дээ тий. Чамайг бас ангийнхаа хамгийн олон ном уншсан, байнга л номын санд байдаг. Ер нь ном унших дуртай гэж сонссон. Тэгэхээр бас ээжийнх нь ажиллаж байсан орчноос өвлөлтийн өмлөө гэж чинь бодлоо. Энэ бол яг ажиллаж байсан орчин шиг яг манай аавч хоёрын нэг ингээ хүмүүжүүлсэн тийм зан төлөв юм уу? Манай аавч өөрөө их ном уншдаг. Ер нь романыг байнга уншдаг. Тэгээ би аавгаа дагаад багасаа үлгэрийн ном уншсараад тэгээ томрогдсон маа уран зохиол, роман тэгээ явсараад л ер нь ном дуртай болсон да. Тэгэл чөлөөс гарвал ер нь ном уншдаг. Хуучны номод их уншдаг. Тэгээ хуучны зохиолч бол ер нь ихгүй шүү. Яг нөгөө дээр үн кино шиг нэг тийм санаа хүртэл нэг тийм цаансаа гоё дулаан санагдуулдаг. Тэгээс ер нь хуучны романуудыг их унших дуртай байдаг. Одоо яг та нар үеийн чинь одоо ер нь сүүлийн үед бас сошиал маш их хөгжөд байгаа шүү дээ. Сошиал дээр цэрэгтэй холбоотой бас янз янзын мэдээлэл гардаг тийм. Тэрэг одоо ингээд сөрөг мэдээллүүдийн сонсчод ч юм уу үзчихэд ч юм уу
цэрэгт явахдаа жаа эргэлзчихсэн үе байдгүй нэр юм байдаг болов гэдэг айдас ч юм уу ээж аваа ер нь яана миний хүү тийм юм бид юм билээ штэ гэдэг ч юм уу чиний шийдвэрт нөлөөлөх гэж оролцчихсон ч юм уу тийм зүйл байгаа юу? Тиймэрхүү юм бол зөндөл байгаа л да. Цэрэг тэгэл ер нь зоддог тэгэл ер нь их хэцүү миний хүү яваад яах юм бэ? Тэрний онд сургуультаас орж ээж нь аргалнаа гэл. Тэгээ би тэр үед ээж хэлсэн л дээ. Ээж таны бодож байгаа шүү шахаа эн чинь цэргийн алба хүн болгоны л хаагаад ирдэг алба хүн чаднаа гэл. Тэгэд ирсэн. Тэгээ ирсэн маань ч ер нь аж тусаа өгч байгаа. Тиймэрхүү хүмүүсийн боддог ер нь ойлголтууд бүгдээрээ буруу. Энэ бол хүнийг үнэхээр тийм ухааруул зөв талаас нь хүмүүжүүлж чаддаг тийм газар. Гоё алба. Тийм гоё алба. Одоо орон нутгаас бол таад нэгдсэн машинд очигдаад ирж байгаа шүү дээ. Тийм. Цэргийн ангийн хашаа руу орж ирлээ машинаас буухад яг цэргийн ангийн хашааргаа орж ирээд машинаас буухад нэг цэргийн уцтай эмэгтэй аар бол тэгээ хадаг ирсэн сайн явж ирсэн үү гэд хөтөж ирээд бүгднтэй нь гоё мэджилж ийсэн. Тэгэл тэр бол анхны мэдрэмж бол их чухал тийм гоё дулаахан мэдрэмж авсан юм чинь. Тэгэл ангийнхаа энэ цэргийн тэг 13 дугаар анги ямар гоё анги юм бэ гэдгийг тэр үеэс л мэдэрч эхэлсэн. Тэгэл ер нь одоо өмнө жаахан эргэлзчихсэн бодол айцууд бол алгуулсан шүү дээ тийм. Тэр чигээр алгуулсан. Чигийг сандаг байл. Тэгэл ээж хоёр бол бүр амар сандаг байсан. Яг тийм дасах ихний 1 сард бол ер нь бол би бол хүнээс нууж байгаагүй. Би ер нь 4-5 хоног ер нь орондоо уйлж ийсэн. Ээжээ санаад, дүүгээ санаад. Манай дүү ч одоо төнгөө 4 настай байхгүй. Нэг даахан юм байна шүү дээ. Манай ээж өөрөө ажилдаа байдаг. Манайг ч оюутан болцсон. Тэгээ би ч ер нь хичээл хажуур дандаа дүүтэйг л өдрийг өнгөрөөдөг. Тийм болохоор дүүтэй бол манай дүүч надтай. Тэгэл дүү ээж хоёр бол үнэхээр их сансаа. Шүн зүүдлэхээр тэгэл бас хэцүүлтэй. Сая ээж нь ирэхэд дүү хамт ирч чадсан. Дүү ирсэн. Агаа гээ таньж нөө хувцсан нараа. Хувцсан нар миний ага цагдаа болцсон гэл. Тэгэл би ч тэгэл үнсээл ажил 15 минут л болсон. Цэрэгт яваад цэргүүд мэрэгчлээ болоод төгсөж байна гэдэг. Тэгэхээр миний дүүгийн хувьд одоо ирээд ямар мэрэгчлийг эзэмсэж байна. Би бол одоогор энэ радио телеграфч мэрэгчлэр сурж байгаа. Одоо чинь тэр радио мэдээлэл хамжуулах морц гэдэг бүх талаас нь гоё үзэж судалж байгаа. Одоо тэгээ энээсээ цаашлаад одоо жолооны сургалт орж байгаа. Тэгээ би жолоонд явж байгаа. Энэчээсээ гоё үнэмлэхтэй болоод авчна. Тэгээ энэний дараас цэргүүдээс тийм 2-3 мэрэгчлэр нэр авсан. Тэгээ би тэрэн дээр нь гоо сайханч тийм мэрэгчлэр нэрээ өгсөн байгаа. Орон нутагт хамгийн эрэлттэй мэрэгчлэр шүү дээ тий. Бас 1 жилийн хугацаанд өөрийгөө айл болох чадхаараа хөгжүүлнэ гэсэн зорилго тавьж ирсэн. Тийм болохоор айл болох өөрийнхөө чадах чинээгээр л хичээнэ гэж бодож байгаа. Яагаад гоо сайхан чи ирчүүд чинь их гоо сайхныг сонирхоод байдгүй тал байдгүй лөө. Би ч нөө дээрээ ихчтэй өссөний л бас нөлөө юм болов гэж бодчих. Манайх чинь тэгэл үүс мүсийн дүд нүүр амаа бодно гэл. Тэгэл би ч бас за суугны ингээл хүний нүүр ам ингээл үс мүсийн ингээл янзлаас орж л ээж хаан үс мүсийг яаж гоё нүүр мөрийн гоё бодж хэмдэгж хүүхдэх байх нь л бодлоо. Гэтэ бас тэр манаас тэр их үед нөлөөлдөг юм байлээ. Тэгэхээр бас гоо сайхан ч мэрэгчлээ болоод ээжиг хамгийн дөрөнд гоё их нэ. Тий. Манай ээж ч бас өөрөө жоохон иршүүд талтай юм болохоор нүүр мөрийн их боддгоо. Тэгээ тийм ээж гоё нүрийн будаад өчл ямар гоё харагдах бол гэл. Тэгээ боддог. Тий. Магадгүй яг энэ хөө нэвтрүүлгийг энэ хөө сурвалжлагыг эжийн үзэж байгаа бол аав нь үзэж байгаа бол эгч нь үзэж байгаа бол дүү нь үзэж байгаа бол юу ч хэлмээр юм. Тийм хэлмээр байгаа юм бол зөндөө байгаа. Харин тэрийг за ингээ ээжээ хүн таньгаа маш их санаж байгаа. Хүн оюунд бол үнэхээр сайн зэрэг алба хааж байгаа. Та тэгээ бие сайн бодорой. Тэгээ дүүг цэцэрлэгтэн сайн явуулаарай. Та сая явуулдаг шүү. Тийм цэцэрлэгтэн сайн явуулаарай. Хүн утгаа халагдаад очноо. Тэгээ тэр үедээ таньдаа тэгэл. Яа хэлэхэд хэцүү л дээ. Тэгээ бие сайн бодорой гэж хэлээ да. Одоо ингээд цэргийн ангид дээрээ далбаач хугацаанд бас хаяа их юм боддог байх. Ээжигээ санахыг хажуугаар за би тэр үед ээжийнхээ санааг бас их зовоож урмын болж ирлээ гэж бодож ирсэн байдгүй. Тийм үе байдгүй юм. Энэ алба бол ер нь тиймэрхүү юм их ойлгуулдаг алба зэрэг алба гэдэг. Ингээл арт амьдралтаа ямар тэнэг байсан, тиймэрхүү юм ингээхгүй явдаа тэхэхгүй явдаа. Хүн ингээ гинт орчин солигдох үед яг тэрэг үед гаргаж ирсэн тийм анзааргүй алдаанд анзаарч эхэлт юм байлээ. Тэгээ би тэр алдаанд анзаараад би чи ямар тэнэг хүн байсан бэ? Би тэгээ энэ дээрээ өөрөө их гайхсан байхгүй. Гээ ээжигээ гинт 42 дэ би ч бүр мартсан юм билээ. Манай ээж одоо 42 дэ. Тэгээ ингээ 42 дэ гэж чи миний чи яас хурд өгчөрсөн юм бэ? Би ч одоо хачин өчүүгэн хариулж чадаагүй гэж ийм тэгэл 42 хүрсэн байна гэл. Тэгэл тэрийг ойлгох хэсэг тэгэл. Тэгээ халагч очоо ер нь ээжийг айл болох чадхаараа баярлуулна.
Мэдээ нас юм мондөг хүүгээ төрүүлж өсгсөндөө маш их бахархаж байгаа. Ер нь одоо нэг монголчууд эжийнхээ ачиг хариулах юмсан, аавынхаа ачиг хариулах юмсан гэж их ярьдаг. Ер нь үнэхээр аав ээжийнхээ ачиг хариулж чаддаг болов? Чиний хувьд юу гэж? Миний хувьд бол аав ээжийн тэр их хайрыг хариулах ямар ч арга байхгүй. Харин миний бодлоор тэгж сэтгэл санааг нь зовоохгүй явал ер нь сэтгэл амар явуулах нь баагаар ачийн өчөөгч болов хариулж байгаа болов л гэж би боддог. Энд би эх орныхоо илгэн хөрсийг манд зогсдоо ээж таныхаа итгэлийг ингэртэй тэрвэрч явдаг та. Харанхуй шүн хүүтэн жавар тайрлан зогсоход ээж гих ганцхан хөвгтэй шидэд тарина. Илэг зүрхнээс минь уяатай явдаг болохоор ингүү арихын таны минь сэтгэл ингэр дотроос минь төөнөн бүлээцүүлдэг. Зүүдэнд минь та дахин эрэхтэй. Зөөлөн дуугаар намайг тэрвэрээрээ. Зүүднээсээ би сэрэхтэй. Зүрхэндээ таныгаа тэрвэрсээр зөрөгтэй алхах болно ээж минь. За баярлалаа минь дүү. Тэгээд албаа нэр төртөө сайн хаагаад за тэгээд гоё гоо сайханчаага мэрэгчлийг эзэмшээд албаа хасныхаа дараа ижигээ гоёж, ижигээ бас баярлуулж, за мөн дараа нь өөрийнхөө хүссэн мэрэгчлэр сураад эх орныхоо ирээдүйд хэрэгтэй маш шилдэг сайн боловсон хүчин болоорой гэж хичнээн. Тэгээд олон залуучуудыг үргэлж түүхэлж, эргээд нөлөөлж яваараа минь дүү. Заяа ном уншина гэдэг бол бас их хасан хараатай мундаг байна гэсэн үг. Тэгэхээр номоо үргэлжлүүлээд сайн уншаарай. Түүдээ тэгээд амжилт хүсье. Эрцэргэн баярын минь төргий. За баярлалаа. Танд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс